Бүгдээр нь амралтын өдрийн мэнд хүргэе. За бүгдийнх нь ажил амьдрал арилжаанд сайн байгаа гэж найдаж байна. За тэгээд trading plan week 11 гэсэн хурал маань өргөж байна. За энд news calendar харагдаж байна. Дараа 7 хоногийн тэг. За дараа 7 хоногт бол core PPI тэгээд FOMC statement гэсэн тийм хоёр news calendarтай байгаа. Энэ болохоор 3 дахь өдөр release юм. За тэгээд энд өнгөрсөн 7 хоног би ямар том гаргаж ирснийг та нар санаж байгаа тийм. За энэ previous week high тэгээд энэ buy side liquidity $2 харилцнаа гэж тамгалж ирсэн. За тэгээд тамгийн дагуу доллар дэше ингээд арилцсан байгаа. За тиймээс хэрвээ доллар bullish байгаа бол бид нар бусад маркетууд дээр bearish байх хэрэгтэй тийм үү. Одоо доллар дэше өгсчихвэл бусад одоо зах зээлүүд ер нь доош явдаг тийм одоо тогтолцоотой байдаг тийм. За тэгээд одоо доллараа би эх 7 хоногт яаж харж байна гэхээр дахиад дэше bearish буюу одоо энэ buy side liquidity буюу энэ одоо 102 гэсэн левелийг авах магадaltaй гэж харж байна. За тэгэхээр эх 7 хоногт шууд хүрчнэ гэж байгаа юм биш. Яг хоо энэ зүгээр яг хоо ингэж мэнгээ те тэгж жагаад ингээд ерөнхийдөө урт хугацаанд тэгж хүрэх магадaltaй. За энэ daily chart харагдаж байна. Daily chart дээр энэ 7 хоног бид нар ийм daily FIG үүсгэсэн байгаа. За тэгээд энэ FIG лөө доошоо ингэж арилжаад тэгээд дэшээ явах магадaltaй. За энэ S&P 500 харагдаж байна. Weekly chart. Тэгээд weekly chart дээр би өнгөрсөн 7 хоног тамаг маань та нар мэдж байгаа тий. Би энэ weekly FIG лөө арилжаад тэгээд доошоо гэж харж байна. За тэгээд ишээ арилцсан тийм үү, ишээ арилжаад ингээд доошоо арилцсан. Гэхдээ энэ sell side liquidity-г авч чадаагүй байгаа. Тэгээд эх 7 хоног бол ер нь маркет яаж нэгдэх вэ гэхээр boom гэдэг яг энтэй адилхан ийм gapтэй нэгдэж магадгүй. Хэрвээ gapгүй нэгдээд зүгээр энэ хавтаа нэгдэж ч юм уу эсвэл энэ хавд дээшээ gapтэй нэгдэж ч юм уу. Тэгээд ийшээ арилжаад ингээд доошоо явна. Хэрвээ gapгүй нэгдээд энд нэгдээд энэ хавч ч юм уу. Тэгээд дээшээ энэ лугаа арилжаад явбал би бол тэрийг бол айгүй гоё арилжааны setup гэж харж байгаа. За тэгээд урт хугацаанд бол энэ доотлын sell side liquidity харагдаж байна тий 6350 орчим level. За энэ daily chart харагдаж байна тий. Энэ бол нэгтгэхийн chart нэгтгэд дэшээ ингэж арилжаад тэгээд нэг weekly fair value gap-ийг арилжаад тэгээд доошоо ингээд 1, 2, 3 дахь 4 дахь тэгээд доошоо арилцсан тийм үү. Одоо тэгээд энэ дараагийн тарагт бол энэ sell side liquidity буюу 6500 одоо хэд харцсан хэмжээ 6600 level ч юм уу тийм. За ерөөхдөө бол зах зээл эх 7 хоногт ийм таамагтай байна. S&P дээр ерөөхдөө бол bearish байгаа. За тэгээд доллар дээр bullish байгаа гэсэн юм таамагтай байна. За энэ нэгтгэхийн арилжаа харагдаж байна. Тэгээд энд би нэгтгэж 5 дахь гээд бүх арилжаагаа дүгнж ярьж байгаа. Тэгээд тийм болохоор айгүй урт слайд байгаа. Тиймээс хурдан ярих гэж байна. За энэ нэгд өдрийн арилжаа энэ 1 минутын чарт харагдаж байна тийм үү. За 1 минутын чарт дээр нэгд өдөр яасан бэ гэнгүүт 9:30 гээд Нью-Йорк Open-оор дэшээ арилжаад энэ sell side liquidity-г авсан тийм үү. Тэгээд тэрнийхэн дараа boom доошоо унсан. Тэгээд энэ market structure shift хийсэн. Тэгээд NDSP short арилжаанд орсон ба. Тэгтээ ер нь бол яг энд орё гэж бодож ирсэн ч гэсэн орж амжаагүй. Тэгээд энд нэг жижигхэн fair value gap байгаа. Энэ дээр за тэгээд энэ арилжаа маань доошоо энэ одоо buy side liquidity, sell side liquidity-г авсан. Тэгээд тэнгуут нь би stop loss энд доошоо шахацсан байгааз. Тэгээд $200 гээд харгалчихсан. Тэгсэн. Тэгээд арилжаа маань буцаад намайг арилжаанаас гаргацсан. Тэгэхээр эхний трейд бол break even trade гэсэн үг. За тэгээд
хоёр дахь трейд маань болохоор би дахиад short entry орсон. Ингээд энд stop loss зохиогдсон шүү дээ. Тэгээд ийшээ дахиад энэ market structure shift рүү арилжаад доошо displacement хийнгүүт нь би эндээс дахиад short арилжаанд орсон байна. За тэгээд $61 ирсэн байна тий. Тэгээд энэ трейд маань яаж авсан бэ гэвэл за 15 минут дээр харагдсан. Тэгээ 15 минут дээрээс market structure shift хийсэн байсан. Энд дээрс buy side liquidity авагдсан байсан. Гэхдээ энд нэг харах юм байсан. London энэ high явах хэрэгтэй шүү дээ. London high авдаг байсан. Тэгээд энэ бол нэгд өдөр байсан тийм үү. За тэгээд энд бас fair value-г үүссэн байсан. За тэгсэн дахиад энэ төрөлжээ маань арилжаа маань stop loss зохиод гарцсан. За тэгээд би 3 дахь entry хийсэн. Саяны 2 дахь арилжаа бол loss хийсэн тийм үү. За тэгээд 3 дахь арилжаанд орсон. 3 дахь short арилжаа. Тэгээд 3 дахь short арилжаа маань яасан бэ гэвэл бас л stop loss зохиод гарсан. За тэгээд нэгд өдөр би арилжаа эхний break эхний trade бол break юм нэсэн. Тэгээд 2 дахь trade loss, тэгээд 3 дахь trade loss гээд ингээд хасах $58 алдсан. За энэ нь бол 2 дахь өдрийн chart харагдаж байна. За 2 дахь өдөр бол яг миний хэлжсэн би одоо өмнөх бичлэгэн дээр ярьжсэн энд нэг volume imbalance үүсгэсэн байна гэж ярьжсэн тий. Тэгээ би тэмдэглээг өгөөд за тэрийг би тэмдэглэсэн. Тэгээ за ийшээ бол арилжсан байсан нэг өдрийн арилжаагаар. За тэгээд энд volume imbalance энэ саяны daily chart дээр харагдаж байна тийм үү. Ингээд энэ бол 2 дахь өдрийн chart зурагдаж байна тий. Тэгээд нэгд өдрийн high аваад энэ volume imbalance higher time frame одоо цэглүү арилжаад тэгээд арилжаад доошо displacement хийсэн тий. Бом. Тэгээд displacement хийхдээ одоо энд миний өөрийн одоо модел гэдэг одоо popcorn гэдэг нэртэй. Тэгээд тэр stop үүссэн ба тэнгуут нь би энд нэг цаг дээр энд sell limit тавьсан байсан. За тэгээд арилжаанд орсон. Тэгээд $50 ирсэн. За тэгтээ эхний оролдлого маань stop loss зохиод арилжаанаас гарцсан. За тэгээд эхний арилжаа маань арилжаанаас гарсан шинт энэ дээшээ ингээд арилжаад ингээд доошо буцаад candle хаагдсан тэ нэг цаг. Тэнгүүт нь дахиад би short арилжаанд орсон байна. Дахиад $55 ирсэн. За тэгээд тэр арилжаа маань ингээд явж гин тэ. Ингээд за ингээд зах зээлд доошо арилжаад тэрэнгүүт нь би энд stop loss-о доошо шахаад эрсдлээ багасгасан байна. За энэ дээр бол 1 цагийн chart харагдаж байгаа. Энэ дээр 1 минутын chart харагдаж байна тэ. За тэгээд нэлээд миний target руу төхөөд ингээд явахаар нь би stop loss-о бүр break even шахаад тэгээд $37 ашиг төгссөн байна. За тэгсэж нь юу болсон бэ гэхээр зах зээл дэше яваад нэг break even-ыг цогцсон. За тэгээд хоёр дахь арилжаанд break even арилжаа болж таарсан. Эхний арилжаа loss байсан тий. За тэгээд ингээд хоёр дахь өдрийг бол нэг хоёр арилжаа аваад $32 хийгээд бас өндөрлсөн. За энэ 3 дахь өдрийн арилжаа харагдчихээн. За тэгээд миний өгч 2 дахь өдөр таргет хийжсэн одоо энэ level маань стил хийвэрээ арилжаагүй байсан. За тэнгууд нь би дахиад 3 дахь өдөр тийшээ short арилжаанд орсон. За энд дахиад миний popcorn setup үүссэн ба. За 15 минут дээр тэгээд энэ дээр short арилжаанд орсон. Тэгэл адилхан $50 ирсэн байгаа. Тэгээд арилжаа энд хүрээд ирэнгүүт нь би энд break юм шахацсан тийм үү. Тэгсэж чинь дахиад миний тарагдчихсан цэглүү доошоо сэтгэлж чадахгүй ингээд дээшээ
миний break even-ийг зогцсон. За тэнгуут нь би 3 дахь оролт хийсэн байгаа. Окей, 3 дахь 2 дахь short оролт. За 2 дахь short оролт бас энэ дээр харагдаж байна те. Энэ 5 минутын chart нэг цагийн chart. Тэгээд энэ liquidity-г авангууд нь би дахиад орсон short харилцаанд тэгээд дахиад $50 ирж байгаа. Ер нь эрсдэл яг л адилхан $5,000 тасвал нэг хөв нь $50 те. За тэгээд энд ингээд доошо харилцсан. Тэгээд тэнгууд нь би доошо харилцангууд нь гэлс эрсдлээ багасгаад доошо эрсдлээ $25-аар багасгасан байна. За тэгээд энэ маань зах зээл маань буцаж дэш яваад миний stop loss-ыг зөхиод гарцсан харилцаанаас. За ингээд хоёр харилцаа ингээд юу байсан. За тэгтээ миний bias was a bearish байсан те. Тэгэхээр би ерөөсөө stop loss зөхчөөр ингээд зах зээл дэш байгаа маань гэд бодлого өөрчлөлт шаардлага байхгүй. Уусаа зах зээл bearish байсаарлаа. За тэнгуут нь дахиад би 3 дахь short харилцаанд орсон. Энэ нэг цагийн энэ FIG лөө харилцангууд нь. За тэгээд энэ бол маш цэвэрхэн entry байсан. Тэгээд $50 харилцсан. Эрсдэд тэгээд ингээд нэг цаг дээр ингэж харагдаж байна. 15 минут дээр ингэж харагдаж байна. За тэгээд энэ харилцаа маань бол яг санснаар гоё явсан байгаа. Тэгээд би энд $213 тарагт авнаа гэдэг. За тэгээд энд харагдаж байна. Зах зээлэр нь нэлээд доош яваад яг харилцаа бараг 90% биелээд ирэхэд нь stop loss break ийм болгож хэвчтэй тийм үү. Ер нь чи бас харилцаа хийдэг бол яг л их хэрэгтэй. Stop loss чинь 75% юм уу 80% ч юм уу 90% харилцаад чинь тарагтд нэлээд төгсөн болж шууд stop loss break ийм болгож авах хэрэгтэй. Тэгэж эрсдлээ багасгах хэрэгтэй. Тэгээд магадгүй зах зээл энэ дайрлаж ирсэн нь шууд буцаад огцом дэш өсөд чамайг арилжаанаас гаргаад ашигтай сайн арилжаач ашиггүй болох магадaltaй. За тэгээд энд ингээд арилжаад очихор нь би ер нь жоохон profit шахах хэрэгтэй. Тэгээд энд $80 profit шахсан ба. За тэгээд зах зээл миний хүсэжсэн тарагт арилцсан. Тэгтээ би энэ дээр одоо лимит ордер тарагт авах, profit авах лимит ордер тавьсан байсан ч гэсэн бас жоохон шунталтаад өшөө доошоо ингээд тавьсан байсан. За тэгээд stop loss-ороо яг ингээд шахаад доошоо зах зээл харилцангууд нь ингээд шахаад явчихсан. Би энэ дээр видео оруулсан. Тэгээд яг нэг видео оруулахад тэмдэглэсэн юм тарагдаж байна. Тэгээд энэ харилцаанд $200 хийсэн. Тэгээд өмнө $25 алдсан байсан тий. За тэгээд 3 дахь өдөр бол ашигтай $178 ашигтай харилцсан. За энэ болохоор 4 дахь өдрийн харилцаа харагдаж байна тий. 4 дахь өдөр бас яг л адилхан сетап бүрэлдсэн байсан. За энэ өчигдрийн харилцаа энд харагдаж байна тий. Ингээд доошоо харилцсан. Тэгээд тэрнээс хойш 4 дахь өдөр бас ингээд доошоо харилцаж ирсэн тий. За тэнгууд нь нэг цагийн FIG үүссэн байсан. За тэгээ би өдөр ер нь бол ажил дээр явахдаа яг зах зээлийн дээр арилжиж байхад за окей ер нь бол хэрвээ энд стил намайг өөрөө өчтөл арилжиж байгаа юм бол би эндээсээ short арилж авна гэдэг харж ирсэн. Тэгээд эндээсээ short арилж авсан тийм үү. Энэ нэг цагийн candle ингэж доор хаагдангууд дараагийн нэг цагийн candle дээр short арилжаанд орсон. За энд бол 15 минутын chart харагдаж байна тийм. За тэгээд 15 минутын chart дээр болохоор миний setup бүрдсэн байгаа. Энэ яг өмнөх chart шүү. Би нэг яг арилцаанд орохоос өмнө юу тавьсан? Buy limit, sell limit ордер тавьсан байсан дээр харагдаж байна. За тэгээд ингээд арилцаанд ороод $60 эрсдэд яг зүгээр жоохон илүү 50-аас илүү байгаа нь яг зүгээр би юм жоохон тийм flexible тийм stop loss range өөртөө өгöd байгаа. Арилцаанд тэгэхгүй бол $50 stop loss гэдэг бол арай жоохон барив. Тэгээд тийм болохоор яг нэг $5-10 илүү эрсдэхэд бол ямар ч асуудал байхгүй. Тэгээд энэ арилцаа маань ер нь бол гоё явсан. Тэгээд 1-2 дахь өдөр та нар анзаарсан бол айгүй тийм high resistance market profile хийсэн. Тэгээд ерөөсөө зах зээл
ингээд чиний хүсэж байгаа level рүү ингээд бүүм гээд хурд үржихгүй ингээд нэг range-д харилцаж байгаа тэгснэ буцаж яваал range-д харилцаж байгаа ерөөсөө нэг тийм consolidation тийм хөдөлгөөнтэй байгаад байна. За тэгээд харилцаа маань 90% бэлэнгүүд нь би break even-ийн шахсан тэгээд $200 тарагт хийж байгаа. Тэгээд энэ дахиад profit шахах чинь тэ эрсдэл менежмент хийж байна гэсэн үг. Тэгээд аль болох зах зээлээс авч болохоор юу тэр болгох нэг л ингэж эрсдэл менежмент, мөнгөний менежмент тэр ингэж зохицуулж харилцаагаа менеж хийж явах хэрэгтэй. Тэгээд за энд ингээд энэ Asian Session Lobby-г ингээд авсан тэ. Тэгээд тэнгуут нь би $100 гээд миний ерөөхдөө бол үндсэн risk to reward ratio чинь 2:1 шүү дээ. 2:1-ийн харьцаатай. Тэгээд ер нь бол $100 хүрэхэд бол би харилцаа хаачих хэвээр. За тэгтээ энэ дээр би энэ $200-ын таргетыг авч чадаагүй. Тэгээ би пост хийсэн тэ. Ингээд жоохон шунлаасаа ч юм уу болоод ингээд харилцаа би ерөөхдөө бол энд таацсан байх хэрэгтэй л доо. Тэгээд ингээд жоохон профит шахаж сунгаж тавиад тэгээд зах зээл энийг ингэж авчаад энэ sales cycle-үүдийг тэгээд дээшээ ингээд миний break even зөхөд ерөөхдөө бол энэ өдөр $100 л ашиг гэсэн гэсэн. За энэ тараг чинь тэгээ яг $100. Яг өшөө илүү хийж болох байсан л да. Тэгээд яг хөө тэгээ мэдэхгүй. Тэгээд зах зээл яаж харилцааг бид нар бол зах зээлийг 100% таамаглаж хийж чадахгүй тийм үү. За энэ бол 5 дахь өдрийн харилцаа, өчигдрийн харилцаа харагдаж байна. Тэгээд 5 дахь өдөр бол зах зээл дэше харилцажсэн. Тэгээд энэ buy cycle-үүдийг аваад тэгээд энэ 15 минутын FIG-г доошоо work тэгээд тэнгуут нь би эндээс short харилцаанд орно гэдэг. Яг 2R profit авна гэдэг. Ингээд тавьсан ба. За тэгээд зах зээлтэй шаарилчаад миний sell limit order-ыг биелүүлсэн. Тэгээд энэ $50 ирж чинь тэ. Тэгээд өчигдрийн харилцаа бол нэг 15 минутын л харилцаа байсан. Зах зээл бол айгүй тийм хайтаахан байсан. Тэгээд доошоо ингээд гоё харилцсан. Тэнгүүд нь stop loss-ын шахсан байна тэ. Тэгээд нэг жоохон $100-оос нэг чуть жоохон илүү юмуд харилцаагээд за энэ харилцаа хаагдсан тэ. Profit хүрээд. За тэгээд өчигдрийн байдлаар $105 хийгээд аккаунт баланс маань ямар болсон бэ гэнгүүт $5072 болсон байгаа. За би энэ аккаунтыг $4970 ашиглаж байсан. Тэгээд амар олон losing trade ер нь бол авсан эхний 7 хоног ер нь бол улаан байсан. Тэгээд 27 хоног буцаад ногоорох шинжтэй болж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол энэ аккаунтыг ихснээсээ хаш одоо ашигтай явж байна гэсэн $100. За тэгээд энэ 7 хоногт ерөнхийдөө нэг иймэрхүү харилцаанууд хийлээ. Тэгээд юм байна guys. Тэгээд эх 7 хоногт уулзъя. Тэгээд bye.